Агуу их хүлээлт 2 дугаар бүлэг. Миний эгч Жо Гергеригийн гэргий надаас 20 насаар ахмад бөгөөд намайг өөрийн гараар өсгсөн гэж хуршүүдийн дундаж өөрийнхөө хувьдаж ихэд нэр хүндтэй байв. Тухайн үед би гараар өсгөн гэдэг хэллэг юу гэсэн утгатай болохыг өөрөө олж мэдэх хэрэгтэй болсон бөгөөд эгч маань үнэхээр хатуу хүнд гартай. Тэр гарын зөвхөн надад бас ноён Жодож бас тогтмол хүрдэг байсныг мэддэг учраас бид хоёрыг гараар өсгсөн нь үнэн гэж боддог байлаа. Миний эгч тиймж гоо үзэсгэлэнтэй бүсгүй биш байлаа. Тиймдээж би ноён Жо Гергерийг тэрэл гарынхаа хүчээр өөртөө гэрлүүлсэн байж таараа гэж дотроо боддог ав. Харин ноён Жо бол тунч шудраг нэгэн байсан. Цагаан шаргал үсэн 2 хацар дагуу буржиж унжин булбай царайг нь зөөлөж өгнө. Нүд нь хөөгч юм шиг, цагаан ч юм шиг. Яг л өнгнүүд нь хоорондоо холилдсон мэт тодорхойгүй өнгөтэй. Тэр үнэхээр дүлгөө, зөөлөн, сайхан сэтгэлтэй. Жаахан маанагч гэмээр, гэхдээ л игдүүтэй нэгэн. Хүч чадлын хувьд Геркулес мэт. Мөн сул дорой байдал нь ч бас түүнтэй адил байлаа. Миний эгч хадагтай Жон хар үстэй, хар нүдтэй. Түүний арьс нь үргэлжил улаан туяатай харагддаг байсанд би заримдаа савангаар биш самрын өрөөрээр бие угаадаг юм болов хэмээн гайхдаг байлаа. Тэр өндөр турхай биетэй. Ихэнхдээ том хормогч зүүдэг бөгөөд ард талаас нь 2 гуцаагаар бэглэн уяна. Урд хэсэгтээ халдашгүй бат бөх дөрвөлжин халаастай. Тэр халаас нь үргэлж зүү болон сүл бүр зүгээр дүүрэн яв байдаг байв. Тэр хормогчоо байнга зүүж явдгаа өөртөө агуу их гавья гэж үздэг байсан бөгөөд харин нөхөр Жог үүнтэй харьцуулахад үргэлж зэмэлдэг байлаа. Үнэн дээр тэр хормогчийг яагаад заавал зүүж явах ёстой юм бэ гэдгийг би юусаа ойлгодгүй байлаа. Хэрвээ заавал өмсгөл гэж зүтгээд байгаа бол ядаж өдөрт 1 удаа тайлаад амс хийж болдоггүй юм бах та. Нэг л гавья байгуулчихсан хүн шиг зүүчгээд өөрөө үнэхээр зовж байгаагаа бусдад мэдрүүлж Жог өвлөг шалтак болгож ашиглана гэж. Тэр хормогч бараг л гэр бүлийн 3 дахь гишүүн шиг байлаа. Жогийн дарахны газар манай модон байшинтай зэрэгцээ орших бөгөөд тэр үед манай улсын ихэнх айл өрхүүд модон байшинтай байсан юм. Сүмийн хашаанаас гүйж ирэх үед дарахны газрын хаалга хаалттай. Ноён Жо ганцаараа гал тогооны өрөөнд сууж байлаа. Жо бид хоёр адилхан л зовж шаналж явдаг хүмүүс болохоор бидээ итгэдэг байсан юм. Би хаалганы түгжээг авч дотогшоо шахахад Жо зуухны болон сууж байсан бөгөөд тэр даруй надад ингэж хэлсэн юм. Хадагтай Жо чамайг хит хитэн удаа хайж гарсан. Пип, одоо ч бас гадаа. Тийм үү? Тиймээ Пип гэж Жо хэлв. Түүнээс гадна хамгийн муу тэрээр мотон саваатайгаа гарч байгаа. Би энэ таагүй мэдээг сонсоод хантаазныхаа ганц давчийг эргэлдүүлэн мушгиж гал руу гунигтайгаар ширтлээ. Модон саваа нь лавны досон үзүүртэй нарийн саваа байсан бөгөөд намайг ороолгож шийтгсээр байгаад илэгдэж гүлгэр болсон байлаа. Тэр суугаад тэгээд гинэт босоод модон савааг шүүрч аваад шууд л ууртайгаар гарч одсон. Тэр яг тэгсэн шүү гэж ноён Жо галын худхураар гал болон доот хаалтны төмөр хоорондох галыг зөөлөн хөдөлгөнгөө гал руу ширтэж хэлв. Уурлан гарсан шүү Пип. Тэр гараад удаж байна уу Жо гэж би асуулаа. Би үргэлж түүнийг яг л над шиг зүгээр л арай том биетэй хүүхэд шиг боддог байсан. За байз гэж Жо хэлээд голлон цаг руу харж тэр уурлаж гараад 5 минут орчим болж байна. Пип, тэр ирж байна. Хаалганы ард нууг данд минь. Дээрээс нь хуучин альчуураа бариад бэлэн бай. Би Жогийн зөвлөгөөг дагав. Игч маань хаалгыг том дэлгэн онгойлгож
ард нь нэг зүйлээ тэглэж байхыг анзаарч тэр даруй юу болохыг мэдэж модон саваагаа байцаалтанд ашиглалаа. Эцэст нь намайг ноён жоо руу шидэхэд би дандаа гэр бүлийн маргааны дунд шидэгддэг зэвсэг болдог байлаа. Харин ноён жоо ямар ч тохиолдолд намайг тосч авахдаа баярлаж намайг чимээг өхөн зуухны хажуу тал руу шуруулад том хөлөөрөө хамгаалав. Чи хаагуур тэнэд алга болчихдог сармагчин бэ? Гэж хатагтай жоо хөлөө дэвсээд загнав. Надад яг одоо хэл. Яасан юм? Намайг сандаргаж, уурлуулж, айлгаад санааг минь зовоож дуусгах нэ. Хэрвээ чи 5 пип байсан ч, жоо 500 гаргери байсан ч би чамайг тэр булангаас чирээд гаргана шүү. Би ганцхан оршуулгын газар л очиод ирсэн хэмээн уйлангүй дугаар хэлж, суудал дээрээ мэгшин уулж, өвдөж шанасан газраа илэн байлаа. Оршуулгын газар гинэ хэмээн эгч минь давтан хэлээд, хэрвээ би байгаагүйсэн бол чи аль хэдийн тэнд оршуулгадаад эргэж ирэхгүй болсон байхсан. Чамайг өсгсөн хүн нь хэн билээ дээ хэмэв. Тийм ээ, та тэгсэн гэж би аяархан хэлв. Харин би яагаад тэгсэн юм бол мэдэх юмсан гэж эгч минь халаглан дуалдав. Би мэлмэрэн уйлж мэдэхгүй хэмээн шивнэлээ. Мэдэхгүй гинэ гэж эгч хэлээд, би дахин тэгнэ гэж үү? Үгүй шүү. Чамайг төрсөн цагаас хойш би энэ хормогчооч тайлж амжаагүй юм шүү. Дарахны эхнэр байх хэцүү. Тэгээд дээрээс нь чиний их болж зовно гэдэг бүрч хэцүү гэв. Би галын дул руу гунигтай ширтэг зур бодол минь тэр асуултыг умартан хаашаа чимсэрнэ. Талд зогтож яваа гинжтэй хоригдол, нууцлаг залуу, хөрөө, хоол, тэгээд энэ байшингаас хулгай хийхээр өгсөн аимшигтай амлалт. Энэ бүгд галын дүл дунд нүдэнд минь тодорч намайг зэмлэж байгаа мэт санагдав. Ха гэж эгч минь хэлээд модон савааг байранд нь буцаан тавилаа. Оршуулгын газар гиндээ та хоёр ч өстой тэгж хэлэндээ. Хэдийгээр бидний нэгэн ч тэгж хэлээгүй ч та хоёр эцэстээ намайг сүмийн хашаа руу хүргэх нь байна. Намайг үгүй бол ямар хөөрхөх хос болцгох болдоо. Цайны хэрэгслээ засаж эхлэх зуур жоо хөл дээгүүрээ шагааж над руу харав. Тэр намайг өөртөөгөө харьцуулж энэ зовлонт нөхцөл байдалд бид хоёр ямар хос болж харагдах бол гэж дотроо бодож тооцоолж байгаа мэт санагдав. Тэгээд тэрээр баруун талын шаргал борчгороос сахлаа элбэн суулаа. Мөн эхнэрийнхээ араас түүний хөдөлгөөн бүрийг анхааралтайгаар өөрийнхөө цэнхэрнүүдээр дагаж байсан бөгөөд энэ нь түүний үргэлж энэ дүнсгэр үеэр хийдэг зүйл байлаа. Эгч бидэнд талах маасал тавьж өгөхдөө үргэлж нэг хэм маягтай, маш тодорхой арга барилтай байсан. Эхлээд зүүн гараараа талхыг хатуу чанга барьж өөрийнхөө чэйж рүү шахаж тавина. Заримдаа тэндэн сэлбүүрэн зүү эсвэл ойлын зүгээр хатгах нь ч бий. Тэгээд бид тэр зүгээр хатгуулсан зүйлийг амандаа хийнэ. Дараа нь тэр гутгаар нарийн анхааралтай гэгч нь жаахан масал авна. Тийм ч их биш. Гутхыг хоёр талаар нь ашиглан хурдан шаламгай хөдөлгөөнөөр түрхэн. Тэр далхны зах дээрх илүүдэл маслаа тэгшилж ирмэг хэсгийг сайтар тохируулж тавина. Эцэст нь тэр гутхаа сайтар арчиж далхыг 2 нэгийг нь жоод нөгөөг нь надад өгдөг байлаа. Энэ удаад би өлссөн ч далхаа идэж зүрхэлсэнгүй. Миний аимшигтай танил мөн түүний хамтрагч бүр илүү аимшигтай залууд зарим зүйлсийг хадгалах ёстой гэж бодлоо. Игчийнхээ гэрийн ажлыг маш хатуу сахидаг гэдгийг би мэдэж байсан тул юу ч олдохгүй байх вэ гэж санаа зовж байв. Тиймээс би зүсэм талхаа өмднийхөө шуумаг хэсэгт нухаар шийдэв. Энэ зорилгод хүрэхийн тулд гаргах шаардлагатай шийдэмгий байдал үнэхээр аимшигтай санагдаж байв. Энэ нь яг л өндөр байшингийн оройгоос үсрэг эсвэл гүн ус руу шумбах гэж шийдэгтэй адил байлаа. Үүнийг хийх шийдвэр гаргах нь
ноён Жогийн юу ч мэдэхгүй байгаатай холбоотойгоор бүрч хэцүү болсон юм. Өмнө хэлсэнчлэн бид зовлон нэгтэй нууц холбоотнууд байсны хувьд Жо надтай хүнлэг, сайхан сэтгэлтэй харьцдаг байсан бөгөөд бид орой хоолны цагаар талга хэрхэн идэж байгаагаа хоорондоо харьцуулан харуулдаг зуршилтай байв. Энэ нь биднийг цаашид улам их хичээхэд тусалдаг байлаа. Энэ орой Жо надад хэд хэдэн удаа улам багасаар байгаа далхаа харуулж бидний найрсаг өрсөлдөөнд оролцохыг өрнө. Гэвч тэр намайг нэг өвдгөн дээрээ аягтай цайв. Нөгөө дээрээ идээгүй хэвээр байгаа талхтай сууж байгааг олж харсан юм. Эцэст нь би ямар ч байсан өнөө оройны төлөвсөн шуумхт байгаа талхаа хамгийн боломжит сэжиг төрүүлэхэргүй байдлаар нуухан дээр гэж зөвхөн бодлоо. Жо над руу яг харах тэр мөчийг ашиглан масалтай далхаа хүл дагуу унгав. Жо миний хоотлын дуршилгүй байдалд санаа зовж байгаа нь илт байлаа. Тэр өөрийн зөвсөн далхнаас амтгүй мэд нэг бодлогошрон хазав. Амандаа оруулсан хэрний удаан зажилж нэг л юм бодоо тавь. Эцэст нь ийм ууж байгаа юм шиг залгичглаа. Дахиад нэг хазах гэж толгоогоо жаахан гэлжийлгээд аманд тааруулан хазахаар зэгэх үед гинэт миний масалтай талга алга болсныг харлаа. Жогийн гайхсан балмагцсан царайг харсан эгч маань тэр дорн анзаарав. Одоо дахиад юу болов гэж тэр аяг шангаа ширээн дээр тавингаа ширүүнээр асуулаа. Би хэлсэн шүү дээ гэж Жо над руу толгоос игсрэн их л ноцтой өнгөөр бовтнов. Пип, анд минь чи өөрийгөө сүйдэлх нь байна. Тэр чин хоолойд чин тэглэн. Чи жажилчиж амжаагүй шүү дээ Пип. Одоо бас юу хэрвээ гэж игч өмнөхөөсөө ч илүү ширүү өнгөөр дахин асуув. Хэрвээ юу ч болсон бай ханиалгаж гаргаж чадвал Пипэ би чамд тэг гэж хэлмээр байна гэж Жо жочиртон хэлв. Хоолны арга барил гэдэг зүйл бий л дээ. Гэхдээ эрүүл мэнд гэдэг чинь хамгийн чухал шүү дээ гэж хэлэх үед эгч маань бүр дэсвэр алдаад Жо руу үсрэн очиж сахлыг нь хоёр гараараа шүүрэн аваад толгойг нь арын хаанад хэд хэд мөргүүлв. Харин би булан цугаад буруутай гимсэн чигээр зүгээр л харж байлаа. Одоо харин юу болоод байгааг хэлэх үү дээ гэж амьсгаатан байж эгч маань хэлээд мэлэрсэн гахаа минь гэж уурлав. Жо эгч рүү минь арчаагүй хүн шиг харан тэгээд талхнаас нэг хазаад над руу дахин харав. Чи мэдэн шүү дээ Пип гэж Жо сүүлчийн өмхийг хазартаа хадгалсаар итгэлтэй хоолоогоор бид хоёр л байгаа мэтээр намуухан хэллээ. Чи бид хоёр ч үргэлж найзууд. Би хизээж чамааг хуурж муу хэлэх хүн биш. Гэхдээ үнэхээр гэж тэр саналаа аргаш турж бид хоёрын хоорондох шалрууныг харснаа дахин над руу харж ингэж бүглээр нь идэн гэж байх уу да гэлээ. Энэ хоолоо бүглээр нь идээд байна уу гэж эгч маань орилов. Чи мэдэн шүү дээ найз минь гэж Жо над руу харж эгч рүү биш хацартаа өмхтэй хэвээрээ хэллээ. Би өөрөө ч бас чиний насан дээр байнга ингэж иддэг байлаа. Тэгээд ч баг байхад хоолоо ингэж иддэг хүүхдүүдийн дунд л өссөн хүн. Гэхдээ Пипэ чинийх шиг аимшигтай идэж байгаа хүн лав би хараагүй. Чи гахаж үхээгүй наац юм да. Тэгэхэд эгч маань гинэтгэн намайг үстэн аван өөгч дуугарсангүй. Аимшигтай ганц л үг хэлсэн нь наашир ийм уулганаа чамд. Тэр үед зарим олиггүй эмчнэр давирхаан усыг сайн эмгэж сэргээж гаргасан байв. Эгч маань үнийг эмгэж бүрэн итгэдэг байсан тул шүгэндээ үргэлж нөөцтэй хадгалдаг байлаа. Амт нь ямар аимшигтай байна. Үр дүн нь ч тийм сайн байна гэж боддог байсан бололтой. Хамгийн сайн үедээ хүртэл надад сэргэхэд хэрэгтэй гэд энэ шингэнийг их хэмжээгээр болгодог байсан тул би гадаа явахдаа бараг шинэ хашаа шиг үнэртэй болчихдог. Харин тэр орой бол миний байдал яаралтай байсан тул бүтэн 1 пинт буюу ойролцоогоор 500 г давирхаат усыг миний хоолойнд шууд зутгачихв. Игч маань миний толгойг сугандаа хавчуулаад гутал углагч дээр углаж байгаа юм шиг л зутглаа.
Жо арай багуулсан хагас бинтийг. Гэхдээ тэр галын дэргэд сууж удаанаар жажиж юм бодож байхад нь түүнийг бас уухыг шаардсан нь тэр сайнгүй байсан гэсэн шалтгаантай. Өөрийнхөө дуршлагаас бодоход Жо өмнө нь зүгээр байсан ч дараа нь бол гарцаагүй сайнгүй биш болсон нь лавтай. Гэмшил бол аимшигтай зүйл юм. Залуу эсвэл хүү буруутай гэж бодоход дотоод сэтгэлд нь хэцүү мэдрэмж төрүүлж энэ мэдрэмж нь хүүг буруутгаж эхэлбэл сэтгэлд нь амаргүй хүнд ачаа болно. Хүүгийн хувьд түүний нууц ачаа нь бас өөр нэг нууц ачаатай хосолсон үед жишээ нь одоо миний гэрчилж байгаачлан агуу шигтгэл болох юм. Би хадагтай Жог дээрэмдэх гэж байсан гэдгээ мэдэж буруутай гэдгээ ойлгож байсан ч ноён Жогоос хулгай хийж гэн гэж хизээж бодоогүй. Учир нь гэрээ эд юмсыг би түүнийх гэж төсөөлдөг ч үгүй байлаа. Би сууж байхдаа эсвэл галт тогооны өрөөнд ямар нэгэн жижиг ажилд дуудагдахтаач үргэлж нэг гараа талхан дээрээ байлгах шаардлагатай байсан нь намайг бараг ухаан алдахад хүргэж байлаа. Тэгтэл намгийн салхи галыг дүрлзүүлэн асаах үед би гадаа хөлөндөө төмөртэй тэр хүний хоолойг сонссон мэт санагдав. Нууц хадгалах тангараг өргүүлсэн тэр хүн. Би маргааш хүртэл өсөж чадахгүй. Одоо л хоол хэрэгтэй байна хэмээн хэлж байгаа мэт байлаа. Тэр үед би ингэж сонссон. Намайг алж цусанд минь гараад үрхээс арай хийн дэвцсэн тэр залуу гинт дэвчээр алдаж эсвэл хугацааг андуураад миний зүрх илгийг өнөө орой л авах ёстой гэж ойлгвол яана гэж. Хэрвээ айдас давтсан хүний ус босдог юм бол тэр мөчөд минийх лав босоотой байх ёстой. Гэхдээ магадгүй хэний ч ус үнэндээ босож байгаагүй болов. Өнөөдөр зул сарын өмнөх орой би маргаашийн зул сарын пүтингийг Голландын цагаар 7-оос 8 хүртэл зис модоор хутгах хэрэгтэй болсон. Би хөлдөө ачаатайгаар нуусан мас талхтайгаа хутгаж үзв. Тэгтэл энэ нь хөлөндөө төмөртэй хүнийг дахин сануулж хөдөлгөөн хийх болгонд масалтай талх минь шагаруу гулсаад нилээд бэрхэв. Аз олоход би сэмхэн бултаж тэр гэмшлийнхээ хэсгийг дээврийн жижиг өрөөндөө аваачиж нуув. Сонсооч гэж би пүтингээ хутгаж дуусаад унтахаасаа өмнө зуухны буланд сүүлчийн удаа дулаацад суухдаа хэлв. Жо тэр буунду байсан уу? Тийм ээ гэж ноён Жо хариулв. Даанч нэг хоригдол орогчгож. Тэр чин юу гэсэн үг вэ Жо гэж би асуулаа. Бүхнийг өөрийнхөөрөө тайлбарлах дуртай хадагтай Жо ууртайгаар бараг давирхаа тус уулгаж байгаа мэт дуугаар оргосон хоригдол гэж хэлв. Хадагтай Жо ойдол дээрээ бүхийсэн чигээрээ сууж байх зур би ноён Жо руу амааран хоригдол гэж юу вэ гэж асуух гэсэн янзтай харав. Харин Жоч бас амаараа их сүртэй нарийн хариу хэлэх мэд дүр үзүүлсэн боловч би пип гэдэг ганц үгнээс өөр юуг ч ойлгож чадсангүй. Өчигдөр орой нар жаргасны дараа нэг хоригдол оргосон гинэ гэж Жо чангаар хэлээд тэгээд түүнд анхааруулга буудлага хийсэн. Харин одоо дахиад өөр нэгэнд анхааруулга өгч байгаа бололтой. Хэн буудаад байгаа юм бэ гэж би асуув. Оо, энэ хүүгээ гэж ихч маань над руу ажиллаа хийж байх зураа хөмсгөө зангидж хараад ямар их юм асуудаг юм бэ? Юу ч итгий асуу. Тэгвэл чамд худлаа хийлэх хүн ч гарахгүй. Би дотроо бодохдоо асуулт асуувал надад худлаа хийлэн гэж өөрийгөө хэлж байгаа нь ихчид маань тийм соёлтой үйлдэл биш байлаа. Гэхдээ ер нь хизээж соёлтой байгаагүй. Жочинтой л биш бол. Энэ үед ноён Жо миний сониуд занг бүрч их хөдөлгөлөө. Тэр амаа болгоомжтойгоор том нээж нэг үг хэлэх гэж хичээн хэлбэржүүлсэн нь надад муухай ашиг гэсэн үг шиг санагдсан. Тэгэхээр нь би Жо ихч рүү заагаад амаа тэр үү гэж хэлэх маягаар хөдөлгөв. Гэхдээ ноён Жо толгоос ихсэж үүнийг огт зөвшөөрсөнгүй. Дараа нь дахин амаа томоор ангайд чухал үг хэлхийг оролдов. Гэхдээ тэр үгийг нь
огт ойлгож чадсангүй. Жо ихчээ гэж би сүүлийн найдвар болгон хэлээд хэрвээ та дургуутсахгүй бол тэр буудлага хаанаас сонсогдоод байгаа юм болоо? Бурхан минь, энэ хүүхдийгээ гэж эгч маань уулга алдав. Хүлэг онгоцны хорхоо шүү дээ гэж баг зэрэг ууртаагаар хэлж байгаа нэлт. Гэж би хэлээд ноён жоо руу харлаа. Хүлэг онгоцны хорхоос. Ноён жоо за би чамд хэлсэн шүү дээ гэсэн шиг зэмлэнгүй ханиалгав. Тэгээд хүлэг онгоцны хорих гэж юу вэ гэж би асуув. Энэ хүү ингэдэг юм гэж эгч маань над руу зөө уцаа зааж толгоогоо зэгсрэн хэлв. Нэг асуултанд нь хариулал шууд 10-аар нь асууна. Энэ нь хорих онгоцнууд намагт хүндийн хажууд байрладаг. Манай орны хувьд намагт энэ нэрийг байнга хэрэглэдэг гэж хэлв. Би гайхаж хэнийг хорсон, яагаад тэднийг тэнд хийсэн юм бол гэж би зөвхрөнгөө барсан байдалтай хэлв. Энэ нь хадагтай жогийн хувьд хэтэрхий их байсан тул тэр даруй босч ирээд "За, чамд хэлээд өгье хөөмөн" гэж хэлээд би чамайг бусдын амьдралыг өмүүлэх, бусдад төвөг учруулдаг хүн болон хүмүүжүүлж өсгөөгүй. Хэрэв би тэгсэн бол надад магтаал биш сүмжлэл ирнэ. Хүмүүсийг хорих явуулдаг нь тэд амь насыг нь хороож, дээрэмдэж, хуурамч бичиг хийж, бүхэл муу зүйлсийг хийдэг. Тэд үргэлж асуулт асуухаас эхэлдэг юм. Одоо бошуу ор руугаа яв. Намайг орондоо ороход лаа өгдөггүй байсан бөгөөд би харанхуйд шатаар өсөхдөө толгой минь халууд өгөж байв. Энэ нь хадагтай жоо сүүлчийн үгсээ хэлэхдээ хурууны хамгаалттай хуруугаараа миний толгой дээр бөмбөр тоглосныг намайг хорих руу явуулахад амархан болчихсон мэт санагдаж ихэд айж би тийшээ явж байгаа хүн шиг л байлаа. Асуулт асуухаас эхэлсэн хүн нь одоо хадагтай жоогоос хулгай хийх гэж байна. Тэр үеэс хойш одоо бол аль хэдийнэ хол өнгөрсөн цагч гэлээ. Би нэг зүйлийг олонтоо боддог болсон. Айдастай байгаа залуу хүүхдүүд дотроо ямар их нууц хадгалж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Айдас нь ямар ч учир утгагүй байсан ч хамаагүй. Айдас л бол айдас. Зүрх илгээг минь авахыг хүссэн тэр залуугаас би үхтлээ айж байсан. Хөлдөө гавлуулсан хүнтэй уулзсан тэр үеэс би айж байлаа. Аимшиг даманд хангараг өгсөн өөрөөсөө хүртэл би айж байсан. Хаанаас ч аврал ирэх найдлага байсангүй. Намайг үргэлж түлхдэг эгч минь өөрийгөө бүхнийг захирагч гэж боддог байсан ч намайг аврахгүй гэдг нь тодорхой байв. Айдсын минь доторх тэр нууц ертөнцид хэрвээ надаас ямар нэгэн зүйл шаардагдсан бол би юу ч хийж мэдэх байснаа ботхоос ч айж байна. Тэр шөнө би унсан гэхээсээ илүү зүүтэндээ хорих руу хаврын төрлөх дурсгал даган хөвж явна гэж төлсөөсөн ч байж мэднэ. Гэнэтхэн цаазын дэрэгдүүр өнгөрөхөд сүнсэн дээрэмчин дуу өсгөчөөр хашгирна. Ирэг дээр гар одоо л дүүжлүүл хойшлуулад яах вэ хэмээн намайг дуудана. Айдас намайг бүрэн эзэмдэж унтахч айдас төрүүлж байлаа. Яагаад гэвэл үүр цаймагц би хүнсний агуулгыг тонох ёстой байсан юм. Шүн хийх аргагүй. Тэр үед лаа асаах амар биш байв. Гал гаргахын тулд чулуу ган хоёрын ширүү мөргөлдөө хэрэгтэй. Тэр нь яг л гав дуургаж буй далайн дээрвчин шиг чимээ гаргах хэрэгтэй байсан юм. Жижигхэн цонхны минь цаадах зузаан хар хилэн хөшиг саарал туяагаар сэмхийтэл би орноос босч доошоо шатаар буулаа. Гэвч шат бүрийн мод бүрийн анцан намайг хараас хулгайчиг байр хатагтай жог сэрээ хэмээн хашгирч байгаа мэт санагдана. Улирлын баяраа шалтгааж элбэг дэлбэг байсан агуулга дотор би нэгэн согоо хөлнөөсөө дүүжлээстэй байхыг хараад чочов. Хагас эргэж харсан чигтээ тэр согоо над руу нүдэрмэж байгаа ч юм шиг санагдан бүрж төгшөөртэй. Надад шалгах цав байсангүй, сонгогч боломжгүй байв. Учир нь надад тийм цаг гарахгүй байсан. Би талга, баг зэрэг бяслаг, хагас шил, махтай нугаш, үүнийг урьдшин авсан зүсэнтэйгээ хамт альчууртаа зангидж авав. Чулуун лонхноос баг зэрэг арх авч оронд нь
Миний туршилт болох Испани чихрийн архийг баг зэрэг устай холон хийж орхив. Дээр нь арай цөлмөгцсөн махны яс, бас нэгэн гайхалтай дугуй болох гахай махан бялуу. Би бараг л тэр бялууг мартчихад явж болох байлаа. Гэвч буланд вааран таглаатай савнд ямар нэгэн зүйл маш болгоомжтой хийгдсэнийг хараад сонирхон тавиур дээр гарч харвал тэр нь энэ бялуу байж таарав. Эрт хэрэглэгдэхгүй байх гэж найдаад хэсэгтээ дутагдахгүй болов хэмээн авч гарав. Галтогооноос дархны газар руу хүргэх хаалга байдаг тул би түүний түгжээг тайлан онгойлгож жогийн багшнуудаас нэг төмөр хөрөө авч гарлаа. Дараа нь бүх түгжээг яг байснаар нь буцаан хийж өнгөрсөн шөнө зүгтэн эрэхтэй орж ирсэн үүдийг нээхааж манан бүргсэн намхрах газар руу гүйлээ. 3 дугаар бүлэг. Тэр өглөө хяруу унсанд нилээн чихтэй өглөө байсан. Би өөрийн өрөөний жижигхэн цонхоор гадаа чиглэг байгааг харсан бөгөөд яг л ямар нэгэн мангас тэнд шүнжин уйлж цонхыг өөрийн альчуур болгон ашигласан мэд. Одоо би чигийг хашаа ургамал дээр харж байна. Энэ нь аалзны тор шиг л харагдана. Мөчрнөөс мөчр, навчраас навчруу үлгөөстэй. Бүх гашлаг хаалган дээр чихтэй норсон байв. Намхархаг манан маш зузаан байсан тул бидний тосгоныг зааж буй модон хурууны тэмдэг хүмүүст чиглүүлэх зориулттай байсан ч тэд хизээж очдоггүй байсан тэр тэмдгийг би ойртож ээж л харж чадлаа. Энэ тэмдэг нь надад сүнсний дүр турх шиг санагдав. Яг л хорих руу очихыг зааж байгаа мэд. Манан улам зузаан болж би намхархаг газар гармагц бүх зүйл миний эсрэг гүүх шиг санагдав. Энэ нь гэмсэн сэтгэлд үнэхээр таагүй байв. Хаалга, шуудууд, хашилгууд манан дундуур намайг төрж орж ирэв. Хэн нэг нь гахаан бялуутай хүүг зогсоо түүнийг барь гэж хашгирч буй мэт санагдав. Малч бас над руу гүйж ирж нүдэрээ ширтэж хамраас нь удаа гарч хулгайч хүү гэж хэлэх шиг. Нэг хар өвхөр цагаан ороолттой. Бүр миний гэмшиг сэтгэлд сүмийн санваартан мэт санагдсан. Над руу ширтэн харж толгоогоо буруу эргүүлж намайг эргэх бүртэн буруутгах маягаар хөдөлж түүнд би туслахаас аргагүй байлаа ноёнтоо. Би өөрийнхөө төлөө авсангүй гэж уйлж хариулав. Үүнээс хойш тэр толгоогоо доош хаяж хамраас нь удаа гаргаж арын хөлөөрөө нэг чирж сүүлээ эргүүлээд алга болж одов. Би энэ хугацаанд гол руу чиглэн хичнээн хурдан явсан ч хүлмаан дулаацахгүй байв. Чихтэй хүйтэн байгаа нь төмөр гинж хүлээг минь чанга дарсан мэд. Тэр хүн хөлөндөө төмөртэй байсан шиг л. Би батраа руу явах замаа бараг шулуу мэддэг байсан. Учир нь нэг удаа ням гарагт ноён Жотой тийшээ явж байсан юм. Тэгээд Жо хуучин их буун дээр суучгаад намайг албан ёсоор түүнд дархны шав болсны дараа тэнд хэрхэн хөгжүүлдэг тухай ярьжэв. Гэвч мананд төрөлдсөн би замаасаа хэд баруун гарч голын эрэг даган шавартай хэсгийн дээгүрх чулуулга замаар буцаж явах хэрэг гарлаа. Ингээд яарвчлан алхасаар батрагийн ойролцоох нэг шуудууг давж цаад талын овгор толгой руу матаж гарах үед би тэнд сууж байгаа хүнийг харлаа. Тэр над руу хараагүй. Нуруугаа харуулж суусан. Гараа ивхэд нойрондоо нилээн дарагдсан болтой. Толгой дохиж ургаш бүхийсэн байв. Би түүнд өглөөний хоолыг нь гинтийн байдлаар авч очивол баярлах байх гэж бодоод чимээгүйхэнд өгөж очоод мөрөн дээр нь зөөлөн хөрөв. Тэгтэл тэр огцон өсрөн бослоо. Гэхдээ тэр хүн биш. Өөр нэгэн байлаа. Гэхдээ энэ хүнч бас бүхэлдээ саарал хувцастай, хөлөндөө том төмөртэй, доглон, сөөнгдөөтэй, даарч хөрсөн байсан. Яг л нөгөө хүн шиг. Зөвхөн царайн луур, өндөр биш оройтой, өргөн хүрээтэй бүрх малгай өмссөн байсан. Би үүнийг өрдөө нэгхэн хором харсан. Учир нь харах цаг бараг байгаагүй. Тэр надад хараал хэлээд цогох гэж оролцсон. Сул цогөлт нь намааг оноогүй, харин өөрийгөө унгах шахам бүдэрсэн тул тэр манан дунд руу гүйж гүйхтээ
2 удаа бүдэрч ингээд би түүнийг манан дунд алдчихав. Тэр залуу байна гэж би түүнийг танивцсан зүрх минь хүчтэй цохилж байгааг мэдэрлээ. Хэрвээ илэг гэж яг хаана байдгийг мэддэг байсан бол тэндэж бас өвдөлт мэдрэх байсан биз. Удалгүй би Батранд хүрсний дараа тэнд өөрийгөө тэврээд доголсоор нааш чааш алхаж буй нөгөө эрийг харав. Тэр шүнжин намайг хүлээж ийм байсан юм шиг санагдсан. Тэр үнэхээр аимшигтай дарсан байлаа. Тэр яг миний нүдэн дээр хөшөж унаад даарсандаа өгчөгч юм шиг санагдана. Нүд нь аимшигтай хүлэссэн харагдаж байсан тул би хөрөөг нь өгч тэрээр түүнийг өвсөн дээр тавихад хэрвээ миний бодол тэнд байгааг хараагүйсэн бол тэр хөрөөг хүртэл идэх гэж оролдох байсан ч юм билүү гэж бодогдлоо. Энэ удаад тэр намайг хөмөргөж шалгаагүй. Харин би өөрөө бодлоо тайлж халаасаа ухаж өгөхөд зүгээр л харж байв. Энэ бодолтой зүйл юу вэ гэж тэр хэллээ. Арх гэж би хариулав. Тэр аль хэдийн дадсан махыг хоолоороо шургуулan ажиллаа эхэлж гисэн байлаа. Гэвч энэ нь энгийн идэж байгаа хүний хөдөлгөөн бус харин түүнийг яаралтай хаа нэгтээ нууц газар хийх гэж байгаа мэт догшин сандрангүй байв. Гэвч тэр хэсэг зур зогсож архинаас балгалаа. Тэр даарсандаа бүх биеэрээ чичирч шилний амсрыг арайхийн шүдэндээ тогтоон барьж хазаж хагалахаас дутгааргүй байв. Чи халуурч жичрэх ханиад дуссан болтой гэж би хэлв. Чи зөв хэллээ хүмүн гэж тэр хариулв. Энд ч нэг их сайхан биш байна гэж би хариуллаа. Чи наад намаг дээрээ хэвцэн биз дээ. Тэнд халуурч жичрэх өвчин тусдаг. Бас үе мөчний өвчин. Өлөсөн намайг хорвоогоос авахын өмнө би өглөөний цайгаа барьж амжина гэж тэр хэлв. Хэрвээ тэр цаазын дүүжинд тэр даруйд нь өртөх байсан ч би итгэл байсан. Би энэ жижирхэг дарж чадна. Би чамтай мөрөцгөж бэлэн байна. Тэр датсан мах, яс, талах, бяслаг, гахаан пирог бүгдийг нь нэгэн зэрэг идэж байлаа. Хооллож явахдаа эргэн тойрны мананг сэрдэж ширтээд байсгийгээд л чагнаж бүрж ажиллахаж зогсооно. Гол дээр төмрийн чимээ сонсогдох шиг болох эсвэл намгийн амьтны амьсгалах мэт дуу гарахад тэр ч очин гинэтгэн ингэж асуув. Чи худалж жижиг чөтгөр биш вэ? Хамт хүн дагуулж ирээгүй үсттэй. Үгүй эрхмээ, үгүй. Хэн нэгэнд араас дагараа гэж хэлээгүй үсттэй. Үгүй эрхмээ. За тэгвэл би чамд итгэж байна. Чиний насны хүү хэрвээ над шиг ийм золгүй, үхэл, бохир завааны ирмэгт тултал ангуучлагцсан амьтныг ангуучлахад гар нийлүүлсэн бол чи үнэхээр аимшигт амьтан байх байлаа. Тэр хүн яг л цаг шиг дуугарч нэг юм хэлэх гэж байгаа мэт боллоо. Дараа нь сэмэрхий ханцуугаараа нүдээ арчив. Түүний хөөрхөлөлтэй байдалд сэтгэл өвдөж тэрээр айжмаар пирого идэж суухыг нь харж сууснаа би зориглон та амтрахын идэж байгаад ч баяртай байна. Юу гинэ? Та идэж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаа бол би баяртай байна гэж хэллээ. Баярлалаа хүмүн, таалагдаж байна. Би манай нохой хоол идэж байгааг олон удаа ажиглаж байсан бөгөөд одоо энэ хүний хоол идэх арга нь нохойнхтэй адилхан байгааг олж харлаа. Тэр хүн хурц, гинтийн, шүүрч аван том амтай мэд зуусан нь яг л нохой шиг мөн хоол тус бүрийг маш хурдан залгиж байлаа. Бас хоолоо идэж байхдаа хин нэгэн хаанаас ч юм гинэт гарч ирээд бялууг нь улаачих вэ гэсэн шиг энэ тэндгүй сэрдэж сэрвэгнэн харж байв. Тэр хүн бялууг духтай идэж сайтар амталж чадахгүй нэлд. Бас хин нэгэн хамт сууж хооллохоор бол түүний ам руу жажилж дайрах бизээ гэж бодогдлоо. Бүх талаараа тэр нохойтой маш төстэй байв. Чи түүнд юу ч үлдээхгүй байх гэж би айж байна гэж би зориг муутайхан хэлв.
Нам гүмд би энэ үгийг хэлэх нь соёлтой эсхийг эргэлзэн бодлоо. Тэндээс бараг үлдсэн юмгүй болов. Энэ байдал нь надад энэ санааг хэлгээд хүргэсэн юм. Түүнд үлдээхээ. Хин юм тэр нь гэж миний найз хэлээд бялууны ирэмгээ хазгаа зогсов. Тэр залуу чиний ярьсан, чиний хамт нуугдсан. Тэр гэж залуу хариулахдаа хажирхалтай инээдтэй. Түүндөө тийм. Тэр юу ч идэхийг хүсэхгүй байгаа гэж хэлв. Миний бодлоор тэр юм идэхийг хүсэж байгаа юм шиг л харагдсан шүү гэж би хариуллаа. Тэр хүн идэж байсан зүйлээ зогсоогоод намайг маш анхааралтай их л гайхсан харцаар ширтлээ. Харсан? Хизээ? Дөнгөж сая? Хаана? Тэнд гэж би хуруугаараа зан хэлв. Тэнд л байсан. Би түүнийг унтаж байхад нь олсон юм. Бас түүнийг таа гэж андуурсан. Тэр энгэрийн захнаас чанга адхан над руу тийм ширүүн харцаар ширтэж эхлэхэд түүнийг хоолойгмын зүсэх анхны бодлон дахин төрсөн юм болов уу гэж би айж эхлэв. Таны хувцас шиг хувцалсан байсан. Гэхдээ малгайтай гэж би айж жижрэн тайлбарлаж хэлв. Та шүүн буун дуу дугарсныг сонсоогүй юм уу? Буудлага гарсан байх нэ гэж тэр өөртөө хэлв. Та сонсоогүй нь гайхмаар юм гэж би хэлээд бид гэртээ байхад тэр буун дууг сонссон шүү дээ. Манайх эндээс бүр холоога. Тэгээд бид гэртээ гаднаас хаалттай байдаг. Тэгэхээр хардаа гэж тэр хэлээд хэрв хүн энэ тал нутагт ганцаараа бодлон сарниж ходоод нь хоосон хүйтэн өсөглөн байхад тэр шүн бүхэлдээ юу ч сонсогддоггүй. Зөвхөн галт бууны дуу, хүний дуудлага сонсогддог. Тэр цэргийн хүмүүсийг хардаг. Тэдний улаан хантаазнууд гэрэлт дорхнуудын гэрэлд гялалзаж түүнийг хүрээлж ойртож байдаг. Түүний дугаарыг дууддаг, өөрийгөө шалгуулдаг, буунуудын шуугаан сонсдог. Бэлдээд, галлаад түүнийг доктортой хамгаалаараа ирчүүд гэж захиалга сонсож түүнийг барьж авна. Гэхдээ юу ч байхгүй. Тэгээд би өнгөрсөн шөнө нэг бүлэг хүмүүсийг тушаалаар жагсан ирэхийг харсан. Тэдний алхах дуу нь лав 100 хүн харсан. Харин буудлагын тухайд би үүлэн дээгүүр галын сум шуугахыг харсан. Өдөр басан хойно. Харин энэ хүн гэж тэр хэлээд миний оршин байхыг мартсан мэт үргэлжлүүлэн хэлв. Чи тэр хүний тухай анзаарв уу? Тэр маш муухай зүсгцэн нүртэй байсан гэж би бараг мэддэггүй байсан зүйлээ санан хэлв. Энд биш үү гэж тэр зүүн хазрыг аяархан алагдаж дуугаа өндрөсгөн хэлв. Би тийм ээ тэнд гэж хариуллаа. Тэр хаана вэ гэж тэр асуув. Харин үлдсэн жаахан хоолыг өөрийн саарал хөрөмнийхээ чэйжинд хийж орхив. Тэр хаашаа явсныг зааж өгөөч. Би түүнийг үнэрч нохоо шиг л барьж авна. Энэ төмөр хөлийг минь өвтгөж байна. Хөрөөг надад өгөөч хүү минь гэж хэллээ. Би манан нөгөө хүнийг аль зүгт бүрхснийг заахад тэр агшин зур дээш харав. Гэхдээ тэр нойтон өвсөн дээр сууж галзуу хүншгэл төмрөө хөрөөдөж байлаа. Намайг жанзаарахгүй, өөрийнхөө хүлдэж анзаарахгүй байсан. Түүний хөл нь гэмтэлтэй байсан бөгөөд цус алдаж байв. Харин тэр хөлөө төмөр хөрөө адил хатуу, мэдрэмжгүй мэд атгаж байв. Одоо түүний энэ догшин яралтай байдлаар ажиллаж байгааг харсан би түүнээс дахин айж мөн гэрээсээ удаан хол байх нь намайг бүрч их айлгаж байлаа. Би түүнд одоо явах ёстой гэж хэлсэн ч тэр анхаарал тавьсангүй. Тэгэхээр би хамгийн сайн арга нь чимээгүйхэн явах гэж бодлоо. Би түүнийг хамгийн сүүлд харахад толгой нь өвдөг дээрээ бүхийж гинжиндээ шаргуу ажиллаж төмөрт болон өөрийнхөө хөлд ууртайгаар хараал зүгэл хилэн бувтнаж байв. Сүүлд түүнийг сонсохоор би манан дунд зогсдол хөрөөний чимээ нь одоо ч үргэлжилсээр байлаа.